эхлүүлж байгаа үзэгч та бүхэндээ өглөөний мэнд хүргэе. Тэгэхээр кофе цайны нэвтрүүлгийн энэ удаагийн хүндтэй зочноор Кизуна сургалтын төвийн захирал Дэлгэрмаа хүрэлцэн ирсэн байна. За мөн сургалт хариуцсан менежер Аз Зэлэг нар хүрэлцэн ирсэн байна. Та бүхэндээ өглөөний мэндийг хүргэе. За сайн байна уу? Өглөөний мэнд хүргье. За тэгэхээр өнөөдрийн хувьд Кизуна Японы хэлний сургалтын төв маань 2019 оны 4-р сарын элсэлтийн авахаар бас хүрэлцэн ирсэн байгаа тийм ээ. Тэгэхээр юун түрүүнд бас Кизуна Японы хэлний сургалтын төвөө танилцуулаад нэвтрүүлгээ эхлэе гэж бодож байна. За сүүлийн үед манай хүүхд залуучууд Японы улсад суралцах хүсэл ихтэй болсон. Тэгээд энэ суралцах хүсэлтэй хүүхдүүдэд зориулаад одоо Японы улсад яаж суралцах тэр талаар нь зөвлөгөө мэдээлэл өгч туслах дэмжих зорилготой манай байгууллага анх байгуулагдсан. 2015 онд анх байгуулагдсан. За тэгэхээр ер нь энэ удаагийн элсэлтийн талаар бас үзэгчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл тийм ээ. Тэгэхээр Кизуна Японы хэлний сургууль нь за хэдэн сард элсэлт авдгийг энэ удаагийн элсэлт нь бас ямар журмаар явагдах уу гэх талаар мэдээлэл өгье. За Японы хэлний бэлтгэлийн одоо Японы улсад хэлний бэлтгэлээр сурах элсэлт бол жилд 4 удаа явагддаг. За 1 сар, 4 сар, 7 сар, 10 сар гэдэг ингээд 4 удаа явагдана. Одоо энэ саруудаас хамаарат одоо хугацаа нь бас янз бүр байна. 1 сард явж байгаа одоо 1 сарын эсэлтээр явж байгаа хүүхдүүд жил 3 сар, 4 сарын болохоор 1 жил юм уу 2 жил, 7 сард явж байгаа хүүхдүүд жил 9 сар, 10 сард явж байгаа хүүхдүүд жил 6 сарын хугацаатай хэлний бэлтгэлтэй суралцаад дараагийнхаа сургуульд ордгийн. Одоогийн байдлаар бол одоо 2019 оны 4 сарын бүртгэл энэ 10 сараас эхэлж явагдаж байгаа. Одоо элсэлтээс өмнө элсэлтийн бүртгэл бол 6 сарын өмнө явагддаг. Тэгэхээр зэрэг одоо эх 4 сарын бүртгэл одоо энэ 10 сараас эхлүүлээд явагдаж байна. За тэгэхээр таны хувьд бас Кизуна Японы хэлний сургалтын төвийн захирал байгаа тийм ээ. Тэгэхээр өөрийнхөө талаар бас үзэгчдэд танилцуулбал Японы хэлийг бас хаана очиж суралцаж байв. Тэгээд ер нь анх яагаад энэ Кизуна хэмээх Японы хэлний сургалтын төвийг байгуулав тийм ээ. За би бол ирээдүйгээд Японы хэлний сургууль анх суралцсан. Тэгээд багаас бол Японы хэл сурах гэж бодож байсан. Тэгээд энэ сургуульдаа сураад 3 дугаар курсээ төгсөөд 4 дугаар курст Японы улсын Окаяма их сургуульд 1 жилийн хугацаатай очиж суралцаад төгсөөд ирсэн. За тэрнээсээ хойш одоо сургалтын төвүүд эднээс багшилж агаад дараа нь бол Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төвд 6 жил ажилласан. Тэгээд тэндээ цуглуулсан одоо туршлага мэдлэгээрээ одоо Японы улсад суралцъя гэж бодож байгаа. Тэгээд суралцах хүсэлтэй хүүхдүүдтэй заавар зөвлөгөө одоо сургалтын туслах зорилгоор 2015 онд энэ компани байгуулсан юм аа. Тэгэхээр ер нь танаа сургалтын төв хичнээн одоо багш ажилтнтай ажилтгөө анх байгуулагдсан цагаас эхлээд өнөөдөр хүртэл ер нь хэдэн ангийг давхар хичээллүүлв нэг ангид ойролцоогоор хичнээн хүүхэд суралцдаг бай. За манай түүн одоо байгуулагдсан цагаас хойш бол хүүхдүүдийг одоо Японы хэлний сургуульд явуулж байгаа л да. Тэгээд одоо Японы хэлний сургуульд явуулахад эхний одоо анхаашны мэдлэгтэй байх ёстой сургуультай очиход яагаад гэх юм бол одоо хүүхдүүд маань зөвхөн сургуультай сурахгүй хажуугаар нь цагийн ажил хийдэг. Тэгэхээр зэрэг Японы хэлний мэдлэг маш их хэрэг болно. Эхний ээлжний одоо Японы хэлнийхаа мэдлэгийг эзэмшээд тэгээд дараагийнхаа одоо сургуульд орохын тулд хүүхдүүд маань эндээ 3 сарын Японы хэлний сургалтанд суусан байх шаардлагатай. Тэгээд очиход бол их анхаашны Японы хэлийг эзэмшсэн байхад бол цагийн ажилд ороод явхад бол маш амархан болдго юм аа. Тэгээд өөрөөр ч гэсэн амьдрал сайн болол явчихна гэсэн үг л дээ. За тэгэхээр энд дэдэг яг сургалтын төвийн талаар байна л та. За энд дэдэг сургалтын төв нь болохоор зэрэг манайх одоо сургалтаа түрүү жилээс эхлүүлээд ер нь явуулж эхэлж байна. За тэгээ одоо сургалтын маань 3 анги хичээлдэг. Одоо өглөө өдөр орой гэж 3 анги хичээл, нэг ангида 15 хүртэлх хүүхдүүд суралцж байна. Тэгэхээр ер нь бол ажлынхаа хажуугаар суралцах хүсэлтэй хүмүүс маань бас цагаа сонгоод суралцах боломжтой. Тийм боломжтой. Хэлний сургалтаа тэгж явуулна. Суралцах хүүхдүүдтэй одоо ингэ заа сурж байгаа багш нар маань болохоор зэрэг 4-5 багш цагийн багш нар одоо байнга ажилтдаг багш нараа нийлүүлээд 4-5 багш заанаа. За тэгэхээр
Япон руу бас энчээ сургалтандаа сурсныхаа дараагаар Япон руу бас явуулах одоо элсэлтийг солилцоогоор гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр Японд ер нь ямар сургалтаа хамтран ажилладаг вэ? За тэгэхээр яг очоод хүүхдүүдийн маань суралцах одоо сургуулийн талаар бас мэдээлэл хүргүүл. За манайх одоо Японы 20 гаруй сургуультай хамтран ажиллана. За энэ сургуулиуд маань бол Японы өнцөг булан бүрт байгаа. Одоо хамгийн хойдлын цахаас Хоккайдо арлаас эхлүүлээд хамгийн уртлын Кюшу арал хүртэл бүхэл газар сургууль маань байна. За одоо Токио, Осака, Киото, за тэгээд Йокохама гэх мэтчлэнгийн том хотуудаар нь ч байна. Сайтама, Нагоя, за тэгээд Чиба, Хёго гэх мэтчлэнгийн бас орон нутгийн газруудаар ч гэсэн манай хүүхдүүд их олноор суралцж байгаа. Олон сургуультай. За тэгэхээр ер нь бол 10 жилийн болоод оюутан сурч за ажлын байрнаар гарсан хүмүүс ч гэдэг эдгээр хүмүүс маань одоо гадагшаа суралцъя, хаашаа суралцвал зүгээр үү? За Япон, Солонгос эсвэл Европын орнууд руу гэдэл их судалдаг л та. Тэгэхээр Япон улсын хувьд очиж суралцахад бусад улс орнууд, Азийн болон Европын орнуудаас ялгарах онцлог нь юу байх вэ? Миний сонсноор бол нэлээд өртөг өндөртэй гэж сонсч байсан л та. Тэгэхээр та хэд маань бас яг хувь хүний үднээс тийм ээ одоо бас туршлагынхаа үднээс одоо энэ чиглэл рүү одоо сонирхож байгаа хүмүүстээс зөвлөгөө хүргвэл. За, Япон улс бол манай Монгол улстай маш гүнзгий харилцаатай шүү дээ. Одоо 1972 оноос эхлүүлээд өдийг хүртэл одоо олон жил одоо түншийн харилцаатай явагдаж ирсэн. За, тэгээд одоо хөгжлийн хувьд бол дэлхийн одоо топ улсуудын нэг учраас Японы улсад очиж техник технологи одоо өндөр хөгжлийг сурж ирэх нь одоо Монгол хүүхдүүдийн хувьд маш их том зорилго болоод байна. Тэгээ хүүхдүүд Японд очиж суралцах гэсэн дуртай байдаг. Бид нар ч гэсэн одоо Японы улсад явуулах одоо дуртай байгаа. Яагаад гэх юм бол тэнд очиод одоо зөвхөн хичээл сурлагын сурах биш одоо хүмүүсийнх нь одоо ажлын арга барил бүхэл юмыг сурж ирдэг хүүхдүүд маань. Тэгээд ятганаа л одоо цагаа баримтлаа сурчин тий одоо хүнд худлаа хэлгүй хариуцлах байдлыг нь бүгднгийн сурж ирдэг учраас Японд суралцах бол хүүхдүүдийн маань хувьд амьдралд нь ч гэсэн одоо бүх юм л хэрэгтэй байдаг гэж боддөг юм аа. За тэгэхээр түрүүн хэлсэн шүү дээ тийм ээ бас нөгөө хичээллэнгээ хажуугаар нь ажил хийх боломжтой. Тэгэхэд бол хэл нэлийн шаардлагатай гэдэг. Тэгэхээр ямар одоо ажилд хамрагдах боломжтой мэдээж цалингийн хувьд одоо ямар хувь байх вэ тийм ээ? За одоо ажил бол цагийн ажил хүүхдүүд маань хийх эрхтэй очдог. Монголоос очихдоо одоо гайл дээрээ бүртгүүлэхдээ одоо хууль зүйн яамнаас гаргаж өгсөн 27 хоногт 28 цаг ажиллах эрхээ аваад Японы нутаг дэвсгэр рүү орно. Тэгэхээр зэрэг одоо сарда 112 цаг орчим ажил хийх одоо албан ёсны эрхтэй гэсэн үг. Тэгэхээр одоо тэр мөнгөөр амьдрах амжиргаагаа залгуулахаас гадна хүүхдүүд маань ер нь одоо цаашдынхаа сургалтынхаа төлбөрийг ч гэсэн бага багаар нь хураад явах бүрэн боломжтой байгаа. Тэгээд ажлын хувьд болохоор зэрэг өдөртөө нэг 3-аас 4 цаг ч юм уу ажил хийгээд явчихна. Хичээлийн цаг нь болохоор зэрэг одоо энэ хэлний бэлтгэлийн хичээлийн цаг нь өдөртөө 3-аас 4 цаг л ордог юм. Тэгэхээр зэрэг одоо үлдсэн цагууд нь болохоор зэрэг чөлөөт цаг гэсэн үг шүү дээ. Тэр цагтаа бол одоо өөрийнхөө тэр цагийн ажлыг хийх одоо хичээл номоо давтах өөрөө сайхан цагаа зохицуулаад явна гэсэн үг. За мөн сургалт хариуцсан менежер ажилтан Аз улиг маань хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэхээр Кизуна Япон улсын сургалтын төвийн талаар бас хувь хүний хууднаас тийм ээ сургалт хариуцсан ажилтныхаа хууднаас танилцуулаач. Танай сургалтын төв юу нь ямар одоо чиг хандлагыг барьж ажилтгав тийм ээ? За одоогоор түрүү бас хэлсэн тийм Японы 20 гаруй ихтэй Японы хэлний сургуулиудаа хамтын үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг. За байгуулагдсан цагаас эхлээд сургалтын төв маань өнөөг хүртэл бол нийт 100 гаруй оюутан залуусыг Японы одоо хэлний сургуульд бол явуулж суралцуулаад байгаа. За манай сургалтын төв нь болохоор Японы хэлний сургалт явуулахаас гадна за Японы хэлний сургууль болон ихтэй сургууль бас зүйчилдэг байгаа. За мөн бичиг баримтны орчуулга Японд суралцах талаар бол зөвлөгөө өгдөг. За энэ жилээс эхлээ одоо үйл ажиллагаа өргөжүүлээд гэрээний ажилтан болон үндсэн ажилтнаар Японд явуулахаар үйл ажиллагаа эхлүүлээд байгаа. За манай сургалтын төвийн гол онцлогийг түрүүн бас танилцуулсан байгаа тийм. Нэг анги дүүргэлтийн хувьд 10-аас 15 суралцагчтай байдаг гэд.
За орой анги бол одоо сүүлийн үед залуучууд маань ажиллангаа суралцах хүсэлтэй залуучууд их бий болсон учраас эдгээр залуучуудаа бас боломж олох үүднээс орой ангийг хичээлүүлдэг байгаа. За мөн хагас сайн бүтэн сайн өдөр бас сургалтаа зохион байгуулдаг. За манай сургалтын төвийн нэг гол онцлог гэх юм бол сурагчид маань өөрсдөө одоо Японы соёлын танилцуулга хичээлийг бие даан зохион байгуулдаг. За жишээлбэл одоо 8 сард юката хэрхэн өмсөж сурах вэ гэдэг юката гэдэг маань одоо Японы зуны өмсгөл хувцас байгаа. Кимоно бол биш. За энийг бол хэрхэн өмсөх талаар өөрсдөө бэлдэж ирээд бусад сурагчдаа танилцуулсан бол за дараагийнхын сар нь болохоор оригами буюу цаасан нугалбарын хичээл. За мөн одоо Японд дуулж сурцгаа гэх зэрэг одоо сэдвэр бол янз янзын одоо хөтөлбөрүүдийг бол сургалтын хөтөлбөртөө оруулсан байдаг байгаа. За түрүүн бас хэлсэн манай хамтарч ажилладаг одоо хэлний сургуулиуд маань ихэнх нь одоо сурагчдаа Японд очисны дараа 1 сарын дотор бол цагийн ажилд зуучилж өгдөг байгаа. За тэрнээс гадна одоо тухайн хүүхд маань хэлний сургуулаа төгсөөд цааш одоо мэрэгжлийн болон ихтэй сургуульд элсэгдэн сургуулиуд маань их дэмжлэг үзүүлдэг байгаа. За жишээ нь бол одоо ихтэй сургуульд орохын тулд Японы хэлний N1 зэрэгтэй буюу N2 аль нэг зэрэгтэй байх ёстой. За энэ зэргийг хулахын тулд бол бас тухайн хүүхдээс бол нэлийн хүч хөдөлмөр шаарддаг. За тийм учраас энэ одоо Японы хэлний төвшин тогтоох шалгалтанд бэлдүүлэхээс гадна за Японд ихтэй сургуульд элсэн орох хүсэлтэй одоо оюутнуудын өгдөг EJU гэж шалгалт байдаг байгаа. За энэ шалгалтанд бас бэлдүүлдэг. За жишээ нь IC гэдэг сургуулийн маань хувьд энэ шалгалтанд бол бас бэлдүүлдэг байгаа. За тэгээд анхан дунд шатны сургалтаас гадна ганцаарчлсан сургалтыг бол зохион байгуулдаг. За 7 хоногт бол 4-5 удаагийн хичээл бол ордог байгаа. Нэг удаагийн хичээл маань 2 цагаар ордог. За тэгээ бас түрүүн бас хэлсэн тийм ээ. Японы одоо Японы хэл заагаа зогсохгүй Японы ёс заншил, японочдоо хэрхэн харьцах талаар бас сургалтынхаа хөтөлбөрт бол оруулж өгсөн нь бол хүүхэд залуучууд маань Японд очиод бас тухайн соёлдоо одоо хурлан тасах нь бол бас баггүй одоо төхөм болдог байгаамаа. За түрүүн Японы хэлний одоо сурахаар хэлний бэлтгэлд явж байгаа сурагчдын маань хувьд болохоор Монгол байх хугацаанд 3-4 сар Японы хэлний сургалтандаа бол сурахыг аль болохоор зөвлөдөг. За энэ нь болохоор нөгөө хүүхд маань очиод тий ажиллангаа сурна. За хичээллэнгээ сурна. Энэ үед нь бас хэлний төвшин бас нэлийн анхан шатныхаа суур мэдлийг тавьчвал тухайн хүүхд ч гэсэн өөрт нь бол маш их ач холбогдолтой юм байгаамаа. Ер нь хэлний сургалтанд хамрагдахын суралцахын давуу тал нь юу гэдэг юм болов? За түрүүн одоо бас хэлсэн байгаа тий. Одоо тухайн хүүхд маань Японд ихтэй сургууль хэрвээ сурья гэх юм бол хэлний мэдлэг маш их шаардлагатай. N2 за Японы хэл маань 5 төвшөнтэй байдаг байгаа. N5, N4, N3, N2, N1 гэх. За Японы ихтэй сургуульд одоо яг Япон оюутнуудтай цуг суралцах хүний хувьд болохоор N2 юм уу N1 мэдлэгтэй байх ёстой. За энэ мэдлэгийг бол олж авахд бол тийм Монголдо яг тухайн одоо Японы хэлний анги ихтэй сургууль зүйл суралцаа сурж болно. Тэрнээс гадна одоо яг Японд очиод Японы хэлний бэлтгэлд одоо сурсан нь бол маш их давуу талтай байдаг байгаа. Тэгэхээр Японд одоо суралцуулж байгаа одоо хамтарч ажиллаж байгаа одоо сургуулиуд биш үү? Тэгэхээр бусад сургалтын төвүүдээс ялгарах онцлог нь одоо тэр сургуулиудын давуу талуудыг та бас танилцуулаач. За түрүү хэлсэн байна тийм. Ихтэй сургуульд ороход нь нэлээд их туслалцаа үзүүлж одоо ялангуяа тийм Японы хэлний төвшин тогтоох шалгалтанд нь бэлдүүлдэг ч гэдэг юм уу. За Японы ихтэй сургуульд оролцох хүсэлтэй гадаад оюутнуудаас авдаг EJU шалгалтанд бас бэлдүүлдэг байгаа. За энэ EJU шалгалтын хувьд болохоор одоо мэдээж бүх хэлний сургуулиуд нь бол энэ тавталгыг бол өгдөг байгаа. За манайхтай хамтарч ажилладаг жишээ нь IC гэж сургуулийн хувьд бол энэ шалгалтанд бол бэлдүүлдэг байгаа. Ер нь бас тухайн хүүхдийн хувьд суралцахыг хүсэж байгаа хүний хувьд бол Япон соёлыг бас суралцсан гэдэг бол очиод одоо байхад ч гэсэн хэрэгтэй зүйл байдаг бахал та тийм ээ. Тэгэхээр бас энэ талаар бас соёлын үйл ажиллагааг бас зохион байгуулдаг гэдэг нь бол ялцчгүй бас суралцагчдад хэрэгтэй
зүйл байх. За манай сургуулиуд болохоор зэрэг очих хоорон зэрэг цагийн ажилт нь бол зуучилж өгнө. Хоёрдугаарт байр сууцыг нь олж өгнө. Гуравдугаарт одоо очсноос хойш 6 сарын дараагаас эхлүүлээд одоо дараагийн сургуулийн бэлтгэлийг хийж өгнө. За айл сургууль сурах юм бэ? Ямар чиглэлээр сурах хүсэлтэй байна гэд хүүхдийнхээ хүслийг харгалзаад тэгээд сургуулийг сонгож өгнө. Тэгээд одоо зүгээр ингээ гадуур сургуулиудаа сонголт хийхээс гадна одоо тухайн хэлний сургууль дээр нь олон одоо сургуулиуд хурж ирээд сургуулаа танилцуулсан мэдээллийн яамаг болдгийг Японд. Тэгэхээр зэрэг тэр сургуулиуд дотроос нь хүүхд өөрөө сургууль дээр нь ирсэн байгаа юм чинь тэрэн дотроос харж агаад за энэ сургуулийг би сонгож суралцмаар байна гэд өөрийнхөө ангид удирдсан багш тэгээд сургуульд хариуцсан улсуудтай хэлээд тэгээд тэр сургуулийнхаа одоо элсэн орох бэлтгэлийг хангаж эхэлдэг. Тэгэхээр зэрэг дараагийн ажилтныхын сургуульд заавал оруулж өгнө гэсэн бас нэг тийм сайхан гэсэн тийм. Анх ер нь ингээд суралцъя одоо ингэж сонирхож байгаа хүнд тавигдах тийм анхан шатны шаардлага гэж байт юм бол. За байна. За энэ одоо хэлний бэлтгэлээр суралцах гэж байгаа хүүхэд нь ер нь 12 жилийн боловсралтай байх хэрэгтэй. Нэг бол одоо яг элзэд очиж байгаа сар нь болоход яг 12 одоохондоо бүртгүүлэхдээ бол 12 жилийн эзэмшээгүй гэсэн одоо юу нь болохоор хэлний бэлтгэлийнхаа очих цагтаа болохоор зэрэг одоо сургуульд элсэн орох цагтаа 12 дугаар ингээд хүссэн байхад л юм болчихж байгаа юм. За түүнээс гадна одоо мэрэгжлийн сургуулиуд одоо 2.5 жилээр төгссөн хүмүүс байдаг шүү дээ. 9 дугаар ангид төгсөө дараагийн одоо шатныхаа коллеж мэрэгжлийн сургуульд орсон хүмүүс тэрийгээ төгсөөд явж болно. Бас ихтэй сургуулиуд төгссөн хүмүүс бас явж болно. Ер нь бол альт сургуулиуд төгсөөд ер нь сурж исэн цагаас эхлүүлээд нэг доотлол нь хамгийн дээдл нэг 8 жилийн дотор л дараагийн шатныхаа одоо тэр хэлний бэлтгэл рүү явахгүй бол бас гинт сурахгүй байж байжснаа яагаад ингэ хэлний бэлтгэл рүү ингэж Японд очиж суралцахаар болов гэж бас иммиграшны одоо бас юу нэргэлзэг төрүүлэх хандлагатай. Тэгэхээр одоо ер нь бол гадуур бас нэлээд олон сургалтын төвүүд байгаа шүү дээ тийм. Кизуна бүгд л бас гадаад руу сургам ажиллуулна. Тэгэхээр Кизуна Японы хэлний сургалтын төв тэдгээрээс одоо ялгарах гол онцлог нь одоо чанар нь давуу талууд нь байх уу? За одоо бидний давуу тал гэх юм бол одоо ямар ч хэлсэн хүүхдийнхээ төлөө бид нэр ажилтдаг да. Аль болохоор л одоо хүүхдүүдийн оюутан сурагчдыгаа одоо дараагийн шатны тэр хэлний бэлтгэлд нь явуулахын төлөө одоо бүх хүчээр ажиллана. Тэгээ хариуцлагатай үнэн шударгаал ажиллахыг бид нэр гол болгодог да. Тэгээд манай одоо ер нь хэлний бэлтгэлийн сургуулиудын хариу гэж одоо ирнэ. За энэ одоо ер нь хэлний бэлтгэлд яаж явах талаар нэг урсгалын яриа та тий. Хамгийн эхлээд одоо хүүхдүүд маань бичиг баримтуудаа одоо ямар бичиг баримт бүрдүүлэх вэ гэсэн лист байгаа. Тэрний хаад байгаа хүүхдүүд маань бичиг баримтаа бүрдүүлж ирнэ. Тэгээд тэрэн дээр нь заавар зөвлөгөө өгөөд энийг ингээд тэрэн тэгээд бид нэр бүгднгийн сайхан тайлбарлаад өгдөг. За тэгээд тэр аль сургуулаа нэгдүгээрт сонгоно. Аль сургуульд орох вэ гэдэг нэгдүгээрт сонгоод тэгээд бичиг баримтаа бүрдүүлээд тэгээд бичиг баримтаа бид нэр хүүхдүүдээс аваад бүгднгийн одоо Японыхоо сургууль руу явуулнаа. Японыхоо сургууль руу явуулахаар Японы сургууль маань бас дээрээс нь зөндөө бичиг баримт бэлдэн шүү дээ. Тэгээд хууль зүйн яамныхаа гадаад иргэн харьяатан газар буюу иммиграшн руу явуулна. За тэндээ болохоор зэрэг 90 хоногийн хугацаатай бид нэр бичиг баримтыг боловсруулсныг шалгаж үзээд тэгээд 3 сарын дараа одоо зөвшөөрөл маань гарч ирдэг. Тэгээд зөвшөөрлөө авсны дараа одоо хүүхдүүд маань төлбөрөө хийндэ. Эндээс одоо виза гарсан дараа төлбөрөө хийн гэсэн үг шүү дээ. Тэгээд төлбөрөө хийгээд тэгэхээр зэрэг нөгөө наашаага яг жинхэнэ зөвшөөрөл маань хүүхдүүд маань хурж ирээд хүүхдүүд маань тэрийг аваад элчин сайдын яамн дээр очиод ярилцлаганд ороод тэгээд сургуультай явах одоо эрх нь үүсэндээ визэд харуулаад тэгээд явдаг. Төлбөрийн хувьд бас тийм. За тэгээд бас нөгөө Японы одоо энэ хэлний сургуульд явж байгаа нүүл явц нь бүгдээрээ тодорхой харагддаг. Одоо тэтэдийн хооронд одоо анх бид нар ингээл хамаг бичиг баримтаа Японд руу явхад л одоо тэдэн сарын тэдэн таны хүүхдүүдэд чи хариу гарч ирнэ гэд бүх юм тодорхой байдаг учраас бас санаа зовлтгүй бүрдүүлэлт бас хийнэ. За сургалтын төлбөр болохоор зэрэг нэг жилийн хэлний бэлтгэлийн сургалтын төлбөр болохоор нэг жилийн төлбөр нь ойролцоогоор 16-аас 18 сая
гарын төгрөг байдаг. Одоо манай яг одоогийн ханшаар үржүүлгээд бол тийм хэлний бэлтгэлийн төлбөр нь тийм байгаа. За энийг болохоор зэрэг хагас жилээр нь хувааж өгдөг бас сургуулиуд байна. Эхний удаад болохоор зэрэг хагасын төлөөд очиод 6 сар Японд сурсан дараа үлдэгдлийн төлнө гэсэн сургуулиуд бас байна. За энэ хэлний бэлтгэлийн сургалтын төлбөрөнд нь юу орсон гэхээр одоо нэгдүгээрт бол сургалтын төлбөр нь орно. Хоёрдугаарт болохоор зэрэг нөгөө сурах бичиг нийгэм мөнгө нь орсон байдгийн. Гуравдугаарт болохоор одоо сургуулиас зохиогдох үйл ажиллагааны одоо зардал гэж орсон байна. За тэр нь болохоор зэрэг ямар учиртай юм гэхээр одоо сургууль дээр зохиогддог спорт урлагийн наадмууд, за дээрэс нь одоо нөгөө сургууль нь хүүхдүүдэд одоо тэр хэлний бэлтгэлийн сургуулиуд нь бүгдээрээ жилдээ 1-2 удаа хүүхдүүдэд аваад ийш тийш янз бүрийн гой газар үзүүлнэ Япон дотор. За одоо манай хүүхдүүдэд очих дуртай Disneyland байна, Fuji-Q гэд янз бүрийн гой аялал цугаалгын гой газарлаг хүүхдүүдэд агуулж аваад бас үзүүлнэ. Тэгээ тэрнийх нь мөнгө ерөнхийдөө орсон байдаг. Тэгээ эсвэл одоо сайхан байгальтай газар үзүүлэл явууч шээ те. Тэднэр нь бас орсон байна. Тэгээ ер нь бол урлаг спортын наадмууд Монгол хүүхдүүд одоо бусад гадаадын хүүхдүүдтэй харьцуулбал бол нэлээд сайн. Манай хүүхдүүд ер нь л нэг тэргуун байранд нь л орно гэж байдаг шүү дээ. За одоо тэгээд юуныхаа үн өртгөнийхэн талаар бас ярьж өгье доо. Одоо Японд амьдрах зардлын хувьд болохоор зэрэг нэгдүгээрт одоо байр одоо чухал хэрэгтэй зүйлийн нэг шүү дээ хүүхдүүд минь очиод амьдрахад. Тэгэхээр зэрэг байр нь болохоор зэрэг байртай сургууль, дотор байртай сургууль гэж байна. Эсвэл одоо гадуур байр түрээслээд өгдөг сургуулиуд гэж байна. За Токиогийн төвийн сургуулиуд ерөнхийдөө дандаа л гадуур өөрсдөө нь үйл хөдлөлийн газартаа яриад хүүхдүүдэд байранд оруулаад өгдөг. Токиогоос өөр газрууд бол ерөнхийдөө бүгдээрээ л дотор байртай сургуулиуд бол нэлээх байгаа. За дотор байрны хувьд болохоор зэрэг ер нь Токио болон өндөр өртөгтэй, Токиочин бол нөгөө дэлхийн өндөр өртөгтэй газруудын нэг шүү дээ. Тэгэхээр зэрэг тэдний одоо сургууль юуных нь дотор байрны төлбөр нь бол манай мөнгөөр 800 мянгаас дээшээ төлбөртэй байна. Ер нь нэлээд дээшээ шүү. Одоо бас сая гараад явчихна. Монгол мөнгөөр шүү. За тэгэнгүүтээ одоо нөгөө Токиотойгоо ойролцоо тэгээд бас нэг хүн тэгсэн мөртлөө одоо 1-2 цагийн зайтай тиймэрхүү газарт бол хүүхдүүд их очих дуртай гэдгийг. Тэнд нь бол одоо байрны мөнгөнөөс хямдхан. Дээрээс нь одоо нөгөө Токио эднэр том хотуудад ч юм болохоор зэрэг зорчихдоо хүүхдүүд маань зорчихдоо ийш тийш одоо сургууль соёл ажил руугаа явахдаа дандаа л нөгөө дэншаагээд нэг хурдан галт тэргээр нь явах болно. Гэтэл тэр нөгөө нэг жижиг газруудад бол заавал тийм галт тэргээр явах шаардлага байхгүй. Яг л нөгөө дуугаа хамгийн дөрөв очиж аваад дуугаараа л өрдөөс ийш тийш явждаг болохоор бас замын зардал гэж зам тээврийн зардал гэж бас гарах нь бага болчдөг. Тэгэхээр зэрэг эхний ээлжинд хүүхдүүд маань ерөнхийдөө одоо Токиотойгоо ойрхон ч юм уу эсвэл жоох юм захтуу газраар байжгаад дараа нь одоо өөрийнх нь мөнгө төгрөгийн бололцоо одоо өөрийнхөө амьдралын байдлыг харж агаад цаашаа дараагийнхаа сургуульд илсэн орохдоо дараагийнхаа сургуульд илсэн орохдоо Токио хавцаар угааж төхөж болно шүү дээ. Тэгэхээр эхний ээлжинд бид нар бол одоо тиймэрхүү газар очоо гэж зөвлөдөг. Тэгээд дараа нь юм сайхан болоод ирэхээр дараагийнхаа газар руу явсан дээрээ гэд бодож байгаа. За тэгээ бол зарим хүүхдүүд болохоор шүү Токио руу очичдаг бас хүүхдүүд байна. Тэд нар нь болохоор өөрсдөө нөгөө Токиодо ах дүү, найз нөхдөд нь байдаг хүмүүс бас байраа хуваагаад одоо төлбөрийн төлөөд явна гэх юм уу те. Тэгэхээр зэрэг эндээ хурж ирсэн дээрээ мэдээлэл бүх юмтайгаа ойрхон гэд бас дууддгийг. Тэгэхээр зэрэг бид нэр дээрээ юм бас тийшээ л явуулаад өгнө. Тэгэл ер нь хүүхдүүдтэйгээ сайхан ярилцсан эцэг эхчүүдтэй сайн ярилцж байгаа л тэгэл эцсийн дүндээ л сургуулийн шийдэндээ. Тэрнээс дотор байрны хувьд бол бас янз бүр байдаг юм. Тийм, дотор байрны үнэн нь болохоор зэрэг түрүүний хэлснээр өндөр нам гэж хоёр янз байна. Тэгэхээр өндөр нь мэдээж нөгөө их хотынхоо төвөр байна. Бага төлбөртөөнүүд нь болохоор зах хавцаа эсвэл одоо Токиотойгоо 2-3 цагийн зайтай газруудад бол нэлээд гайгүй юм том болоод явчихдаг. За тэгэхээр энд бас сургалтын төвд суралцах 3-5 сар суралцах шаардлагатай байдаг гэсэн тийм. Тэгэхээр Кизуна сургалтын төвийн хувьд бол одоо анхан дунд гүнзгий гэсэн 3 шатаар заадаг.
За тэгээ ганцаарчлсан одоо сургалт байдаг гэсэн тэр талаар бас дэлгэрэнгүй танилцсан бол. За хүүхдүүд маань ерөнхийдөө Японы хэлний нөгөө сургууль хэдийгээр явж байгаа ч гэсэн зарим хүмүүс бас бодож магадгүй Японы хэлний сургууль явж байгаа юм чи тий хэлний бэлтгэлд явж байгаа юм чи Японы хэлгүй байсан ч гэсэн очоод сурч тэндээ одоо сурах бүрэн боломжтой биш үү гэж бодож магадгүй. Тийм учраас Монголда ямар ч байсан манай сургалтын зүгээс бол 3-аас 4 сар сургалтанд суухыг бол зөвлөдөг байгаа. За ингэснээр тухайн хүүхд бол анхан шатны суур мэдлэгээ тавьчихна. За тийм учраас одоо очсныхоо дараа хичээлийн хажуугаар нөгөө хүүхд маань бас амьдралынхаа үртгийг залгуулахын тулд ажил хийх болдог. За цагийн ажил хийхийн тулд мэдээж хэлний мэдлэгтэй байх ёстой. Одоо анхан шатны хэлний мэдлэгтэй байх ёстой. За анхан шатны хэлний мэдлэгээс гадна тухайн хүүхд маань өөрөө боломж бололцоотой байгаад тийм магадгүй 6 сар ч юм уу жил сурахыг ч бол үүсэхгүй шүү дээ. Тэгэх тусам нөгөө хүүхдийн маань хэлний чадвар бол сайжраад өөрөө одоо нөгөө Японд ажиллаж амьдрахад нь л их төхөмтэй болно доо. За манайх бас одоо гэрээний ажилтан гаргадаг гэж хэлсэн. Энэ жилээс бол хөдөлмөрийн яамнаас аль бие ёсоор одоо Японы улс руу гэрээт ажилтан гарах зөвшөөрлөө авсан байгаа. За энэ гэрээний ажилтан нарт тавигдах шаардлага маань заавалч одоо Монголдо 6 сар Японы хэлний сургалтанд сураад E4 мэдлэгтэй болсон тохиолдолд Японд ажиллах одоо боломжтой болж байгаа. За E4 гэж түрүүн бас хэлсэн тийм. Өндөрлөл төвшин. За энэ бол Японы хэл бол 5 төвшинтэй учраас доороос 2 дахь төвшин ахгүй юу? За магадгүй бас үзэгчд маань одоо Японы хэл гэхээр тийм одоо 5 төвшинтэй ийм 5 гэдэг бол анхан шатных ийм 4 гэдэг доороосоо явдаг байгаа. Тий. Доороосоо. Одоо дээшлэх тусмаа одоо нөгөө ихтэй сургуульд суралцах одоо мэдлэгтэй хүмүүсийн Японы хэлний ур чадвар гэсэн үг. Жишээлбэл одоо энэ 2, энэ 1 гэдэг бол Японы ихтэй сургуульд одоо Японы оюутнуудтай хамт суралцах хэмжээний Японы хэлтэй болж байна гэсэн үг байна. За тэгээд одоо яагаад заавчгүй тий гэрээний ажилтнаар явах хүн маань энэ E4 гэж мэдлэгийг шаардаад байгаа юм бэ гэхээр шууд одоо очиод ажил дээр ажиллана гэдэг утгаараа бол нэлийн хэлний бас мэдлэг шаарддаг гэж байгаа. За та бүхэн ч гэсэн мэдж байгаа болов сүүлийн үед одоо Япон улс маань ажиллах одоо хүчний хомсдолд орсон учраас жил болгон одоо гадаадаас авах ажилчдын тоог тий нэмэгдүүлэх талаар бол бодлого баримталж байгаа. За 2019 он гараад 4 сард одоо энэ Японы гадаадаас ажиллах хүчин авах хуулиндаа өөрчлөлт оруулахаар яригдж байгаа юм байна. За магадгүй одоо энэ хэлний шалгуур нь тийм ээ заавалч одоо E4 биш E5 агашны мэдгдүүнтэй хүмүүс ч гэсэн цаашид бас гэрээгээр ажиллах бүрэн боломжтой болох хандлага төлөвтэй байгаа юм байна. За хэрвээ одоо энэ хууль нь одоогоор бол яг ингэж шийдэгдсэн юм байхгүй тийм хандлагатай өөрчлөлт орно л гэж ярьж байгаа юм байна. Магадгүй энэ одоо өөрчлөлт ороод тий хэлний шалгуур гээл бүхий шалгууруудаа уян зөөлөн болох юм бол энэ нас одоо монголчууд бидний хувьд ялангуяа Японд ажиллаж хөдөлмөрлөхийг хүсэж байгаа залуучуудын маань хувьд хийхэн боломж нэгдэх юм болов уу гэж бодож байна. За мөн гэрээний ажилтнаар одоо явах хүмүүсийн тоо ч гэсэн эрс нэмэгдэх байхаа л гэж бодож байна да. За тэгэхээр гэрээний ажилтнаар гаргадаг гэхээр бас нэлээд сонирхож байгаа үзэгчд маань. Тэгэхээр энэ тал дээр хэд хэдэн жилээр бас гарах уу үн хөлсний хувьд бас ямар үнэтэй байх вэ гэдэг тал дээр. За одоогоор болохоор манай сургалтын төв маань асархуйн чиглэлээр бол гэрээний ажилтан асархуй. За жишээлбэл одоо Японд очиод өндөр насны тий сувлал асрамжийн газар ахмадын төвд бол ажиллана гэсэн үг. За эхний одоо ажилтан гэрээний ажилтнаар маань 12 сард Япон улсыг зорихоор одоо бэлтгэгдсэн байгаа. За Япон талынхаа одоо шалгалт, ярилцлагын шалгалт гээд хэлнийхаа шалгалт бүгдэнд нь бол тэнцсэн байгаа. За тэгээд бид бүхэн цаашдаа бол одоо гадаад харилцаагаа өргөжүүлэх тал дээр бол нэлээхэн анхаарч ажиллахаар зорж байгаа. За хамтран ажилладаг Японы хэлний сургуулиудаас гадна тийм ээ Японы одоо компаниудынхаа үйл ажиллагааг бол өргөжүүлэе гэж бодож байгаа. За он гараад бид бүхэн болохоор хөдөө аж ахуй, газар тариалан, за жижиг буудал, за барилга гэх салбаруудад бол гэрээний ажилтан гаргахаар төлөвлөж байгаа. Ер нь одоо гэрээний ажилтны таталтын хувьд бол хэдий хэр насны хүмүүс байх вэ? Эрэгтэй, эмэгтэй ч юм уу те. Жишээлбэл одоо асархуйн чиглэлээр гэхээр одоо голчилж эмэгтэй хүмүүсийг онцолдог байх гэж бодож байна л да.
За гэрээний ажилтны хувьд бол мэдээж бол бас тий тухайн ажлын нөгөө ямар ажил хийх талбараасаа болоод эрэгтэй юу эмэгтэй юу гэж бас цаанаасаа хүсэлт маань ирдэг байгаа Япон компаниудаас. Одоогийн байдлаар болохоор ерөнхийдөө гэрээний ажилтан маань 3 жил юм уу 5 жил өөрөө сонголтоо хийн. За тэгээд Япон талаас бол мэдээж гэрээний ажилтнаар явж байгаа хүмүүсийнхээ одоо амьдрал ахуйд нь тусалцаа үзүүлэх зорилгоор бол бас байрыг бэлдэж өгч юм уу тий эсвэл хямдхан одоо байр танилцуулж өгөх зэрэг гээд. За мэдээж бол одоо Япон орн маань өндөр өртөгтэй учраас одоо бас ажиллаж амьдрахуд бол нэлээд бас зардал гарна. Гэсэн хэдий чинь гэрээний ажиллахаар явж байгаа хүмүүсийн хувьд бол цалин бол бас нэлээд боломж юм байгаа. За эхний одоо жилээр ингээд төлбөр нь бол цалин нь бол нэмэгдэх тийм шаардлагатай гэсэн үг. Жишээлбэл одоо эхний жилдээ тий 2 сая 600 мянган орчим монгол мөнгөөр гар дээрээ авах бол дараагийн жил нэг 3 сая орчим ч гэх юм уу тий. За тэгээ мэдээж ажиллаж явцдаа бол яг л Япон хүнтэй адилхан нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд бол бүрэн хамрагдаж явна. Тий. За нэг гэрээний ажилтны юу нь болохоор яг хүмүүс маань маш их сонирхдаг болсон залуучууд тий ажлыгээд энэ хүмүүсийн хувьд магадгүй одоо гэр бүлэрээ цугтаа Японд ажиллаж одоо амьдрах юмсан гэсэн хүсэлтэй хүмүүс байгаа болоо гэж бодож байна. Гэрээний ажилтны хувьд бол одоогоор энэ хууль маань одоо ажилтан маань өөрөө гэр бүлээ бол татах боломж бол одоогоор байхгүй болж байгаа. За магадгүй одоо эх он гараад тий 4 сард бас хууль нь ямар болохыг бол бид нэр одоогоор бол бас мэдэхгүй байгаа учраас тий. За Кизуна сургалтын төвийн хаяг байршлыг бас үзэгчдэд танилцуулбал. За манай сургалтын одоо үйл ажиллагаа болон бусад мэдээллийг хэрвээ авахыг хүсвэл за утсаар болон одоо өөрсдөө биечлэн хурж ирж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. За Facebook хуудас маань болохоор сургалт Кизуна гэдэг гайлгаар бичсэн байгаа. За утасны дугаар нь болохоор 95 81 за 95 48 гэсэн утсаар холбогдож болно. За байршлын хувьд болохоор Төв шуудангийн артал, за Монтел гэдэг одоо хүмүүс маш сайн мэдэн шүү дээ. Утас одоо борлуулалт зардаг газрын хойд Раш булаг гэдэг төв байгаа. Тэрний 2 давхарт 202, 203 тоот өрөөнд одоо сургалт үйл ажиллагаа зохион байгуулдаг байгаа. Тэгэхээр сургалтын төвийн цаашдын төлөвлөгөөний талаар бас одоо гадаад харилцаа өргөжүүлэх гээд та түрүүн цогц дурдсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр төлөвлөгөөний талаар бас танилцуулъя. За одоогор бол манай хамтрагч Япон талын компаниудын маань тоо бол цөөхөн байгаа. Тийм учраас бид бүхэн одоо Япон компаниудаа гэрээ хэлэлцээр хийгээд он гарснаар бол хэд хэдэн одоо компанитай хамтарч ажиллагаар бол одоо гэрээ хэлэлцээрийн хашаатанд явж байгаа. Та бүхэн мэдж байгаа хаа гэж бодож байна. Япон компанитай одоо харилцаж одоо ажиллахын тулд тийм ээ одоо хагас жил ч юм уу тэрнээс илүү хугацаанд одоо хоорондоо гэрээ хэлэлцээр хийснээр бол одоо хамтарч ажилладаг байгаа. Тийм учраас бас нэлийн цаг хугацаа орсон. За тэгээ манай Японд хамтрагч байгууллагуудын маань одоо гол давуу тал тэгээд жишээлбэл одоогоор манай энэ Kaigo буюу асархуйн чиглэлээр хамтарч ажиллаж байгаа компани маань болохоор Японы Toyama мужид байрладаг байгаа. За энэ одоо хамтарч ажилладаг компани маань хувьд бол хэд хэдэн одоо яг өөрсдийн гэсэн асархуйн одоо өндөр насны асрамжийн газартаагаараа бас давуу талтай байгаа. За мөн гадаад ажилтнуудаа амьдруулах байр, орон сууцыг бол бэлтгэсэн орон сууцтай байгаа. За мөн одоо нөгөө ажилчдаа зориулаад байрны төлбөрч гэсэн харьцангуй хэмжээ байгаа да. За тэгээ цаашдаа бол түрүүн бас хэлсэн тийм ээ. Хөдөө аж ахуй, газар тариалан, жижиг буудал, за барилга гэсэн салбаруудад бол одоо гэрээний ажилтан явуулахаар болоод байгаа. Тийм болохоор илүү одоо тий эрэгтэй хүмүүс ч гэсэн ажил хийя гэсэн хүмүүст бол бас манайхаар дамжаад гэрээний ажилтнаар явах бүрэн боломжтой болж байгаа он гараад бол тий. За тэгэхээр нэвтрүүлгийн маань цагийн түрээд өндөрлөж байна. Тэгэхээр өнөөдөр бол үзэгчдэд сонирхолтой мэдээллийг хүргэж чадсан байх гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ миний асууж амжаагүй үлдсэн зүйл байвал сүүлийн хормыг танд үлдээж. За одоо бидний бол одоо зорилго мөрөөдөл юу юм гэхээр ер нь бол манайхаар дамжиж явсан одоо Япон улсад очиж ажиллаж амьдарч байгаа оюутан залуучууд хүүхдүүд маань одоо Японы хөгжил дэвшил техник одоо ажлын арга туршлагаас ч
чадах чинээгээр суралцаж хурж ирээд Монгол улсынхаа төлөө одоо эх орныхоо төлөө одоо өөр ингэсэн багч гэсэн хувь нэмрээ оруулаасай гэж хүсдэг дээ. За баярлалаа. Тэгэхээр үзэгчтэй кофе цай нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Кизуна Японы хэлний сургалтын төвийн захирал Дэлгэрмаа, за мөн Кизуна Японы хэлний сургалтын төвийн сургалт хариуцсан мэрэгжилтэн Аз Зүлэг нар хүрэлцэн ирж бидэнд бас сонирхолтой мэдээллийг хүргэлээ. Япон руу одоо суралцахыг сонирхож байгаа оюутан залуус, за мөн гэрээгээр ажиллахыг одоо хүсэж байгаа залуучуудыг тийм ээ хэрхэн яаж суралцах уу, хаана ямар ажил хийх боломжтой талаар мэдээллийг хүргэлээ. Өнөөдрийн кофе цай нэвтрүүлэгтээ хамтаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Үргэлжлүүлэн UBS телевизтэйгээ хамтдаа байгаарай. Баяртай үзэгчтэй. Баярлалаа.